Ер нь одоо Монголд урах мод бол Монголын цагуурт өөрт нь дассан модл урах. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын иргэн Сосор баруун Мөрөн хотоос 10 км зайтай Цагаан эрэг гэдэг газарт анх 2009 онд гашаандаан салхи хаах зорилгоор цөн хэдэн мод таржээ. Тарьсан моднууд нь бүгд сайхан ургаж, урам орж, урах боломжтой юм байна гэж жил бүр нэмж тарьсаар 18 жилийн дотор 30 гаруй төрлийн 3000 гаруй модыг тарьж ургуулж, тоос шоройхтой байсан газарт болжморж иргэж хөхөөд онгодоод яг л ойд байгаа юм шиг орчныг бүрдүүлжээ. Сосор баруун минь газрыг Цагаан эрэг гэдэг юм. Яагаад ингэж нэрлсэн бэ гэвэл ойрхон хужир мараатай нуур байдаг. Түүний шороо хужир хийсээд машинаас буухтал цагаан шороо манардаг байна. Энэ орчныг бүрдүүлэхийн тулд 18 жилийн детгүүрээ бүрэн зориулсан. Детгүүрээ аваад л модоо цахина. Хаана ямар мод байна гэдэг судалгааг маш сайн хийдэг. Европоос болон Бээжингээс авч ирсэн моднууд ургаагүй, хуурай ур амьсгалтай өвөлдөө хүйтэн удаан үргэлжилдэг зэрэг нөлөөлсөн байж магадгүй юм а. Монголын хөрс цагууртад огтсон модл ургах юм байна гэдгийг ойлгосон гэдгийг тэрээр ярьсан юм а. 2009 оноос л би энэ чи анх эхэлж энэ дээр энэ газар ингээд энэ мод тариад одоо энэс хойш бол одоо үргэлжлүүлсээрээд л одоо миний мод бол 3000 гарсан байгаа бах. Тэгэл ийм ай шиг ер нь одоо нэг ууланд яг л энэ дотор явж ихт нэг уулан дотор уулын модон дотор очихсан юм шиг сэтгэл төрдгөн шүү дээ. За бараг нэг хэрэмнээс бусд нь л одоо байж догорч байгаа шиг хөрхийн амтс бол одоо тэгээд бас энэ амтс ч гэсэн би бас буян болж байгаа болоо гэж бодож шүү дээ. Ер нь одоо тэг орчингийн сайхан бүрдүүлээд гэсэн одоо тэгэл одоо энэ нөхдөд ч гэлээ гэсэн ер нь хүнд бол бас эерэг одоо тиймэрхүү юу ер нь бас бий болгож өгдөг баг. Нэг мод гэлээ гэсэн ус нь хөрөхгүй үлдчих болов гэсэн байдалтай л хүн чинь ажилдаг байхгүй. Одоо ингээд энэ олон модыг чинь харж явах юм бол одоо тэгтээ хавар бол эрт туслах хэрэгтэй. Манайхан ч бас алдаа хийгээд байгаа ч одоо тэр байхгүй нэг 4-5 сараас л одоо нэг мод ус одоо 5 сар мараас л мод туслах уу яах вэ гэдээ одоо биччихсэн байгаа байхгүй. Ер нь одоо 3 сарын 20 дээр ч юм уу ер нь газар гислээ нэг ичгс нэг амт гарлаа гэдэг шүү дээ. Яг тэгтэл одоо нэг 3 сарын 20-дээс л одоо модыг услах юм бол модууд бол маш гоё одоо хурдан ногоорч хурдан одоо ийм юу болдог байхгүй одоо тамардаг байхгүй. Төгөлд 1600 гаруй жацарганы мод бий. Жацарга нь өөрөө үндсээ хавж ургадаг учраас арчилгаа маш чухал. Тэрбээр хашаанда мод бот тарих гэж байвал хаана нь жимсний модоо, хаана нь гоёлын модоо тарих вэ гэдэг нь төлөвлөлт маш чухал гэлээ. Жацарга нь маш сайхан ургавч жимсээ бүрэн хураа авч чадахгүй байна. Сургуулиудтай гэрээж хүүхдүүдээрээ түлгэж үзсэн, хүн цалинжуудад ч түлгсэн, бүрэн хурааж авч чадаагүй. Нийт ургацынхаа 60%-ийг л хураа аваад үлдсэн 40% нь орхигдож байна. Жилд 8 тонн орчим жимс хураа авдаг. Цаашид ургацаа бүрэн хураа авах шаардлагатай байгаа гэлээ. Мөн сүүлийн үеийн олон техникийг судалж байна гэдгийг ч ярьсан юм а. Чицэргэн ч одоо бас л 10 жил болж байгаа ч тийм чицэргэн ч. Би одоо энэ чинь бүр янз бүрээр түүх гэж үзлээ шүү дээ. Сургуулийн одоо бас юунуудтай гэрээ хийгээд хүүхдүүдээр түлхэж хий гэж бодсон нэг үзлээ. Түүж чадахгүй байж байгаад нөгөө нялцаалгаад түүж болохоо ойлгочдөг байхгүй. Энд чинь бас хугацаатай байхгүй юу. Тэгээ энэ улсууд чинь өвөл болохоор чинь чацарганыг цохоод авчдаг гэж ингэж яриад байдаг байхгүй. Тэр нь ч хотлоо юм байхгүй юм лээ. Да одоо яг энэ 1500 хавцаа байгаа бах уу. Тэрнээс нэг жимсээ өгдөг нь одоо яг нэг 1500-аас нэг 1200-300 байгаа бах. Жимсээ өгдөг нь бас нь яг жимсээ өгөхгүйгээр 90 моднууд байгаа л да. Сүүлийн үед хүмүүр мод тарих хүсэл сонирхолтой болж байгаад маш их талархаж байна. Монгол улсын ерөнхийлөгчийн санаачсан тэрбумод үндэсний хөдөлгөөн нь үнэхээр цаг үе олсон чухал шийдвэр. Байгаль дэлхийд ороод ч байгалийн тэнцвэрт байдал алдагдаж байгаа. Хүн ургамал ан амтан ус агаар бичил битэнгээд байгалийн бүх баялаг ой модноос хамааралтай. Ой мод нь урамсгалын өөрчлөлтийг сааруулах агаарын бохирдлыг бууруулахад хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг. Иймээс хүмүүр мод төрж ургуулсаа хэмээн уриалсан юм а.